Техник технологи уул уурхай эрчим хүчний салбар бол тухайн улсын хөгжил, бүтээн байгуулалтад нөлөөлдөг. Тиймээс дээрх салбарын боловсон хүчинг бэлтгэхийн тулд чанартай боловсрол эзэмшүүлэх шаардлагатай юм. Үүнтэй холбоотойгоор ихтэй сургуулиуд хиймэл оюун ухааныг ашиглан лабораторийн туршилтаа эхлүүлж байна. Цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцж байгаа энэ оюутнуудад зориулаад бол цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаагийн хичээлийн хүрээнд бол виртуал лабораторийг бол ашиглаж сургалтандаа нэвтрүүлсэн. За энэ бол бодит орчныг яг програм хангамж дээр суурилсан энэ арга зүгээр лаборатори орчныг хичээллүүлснээр бол оюутнууд маань төгсөд гараад ажлын байран дээр очихдоо яг бодит орчин дээр байгаа зүйлийг бол практик дээр туршсан нь бол дараагийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд маш өндөр дэвшилтэд технологиг бол нэвтрүүлснээр юм давуу талтай. Тэгэхээр энэ виртуал лабораторийн хувьд бол яг орчинд ямар бодит орчинд яг ямар нөлөөллийг үзүүлэхийг түүнийг бол яг компьютерийн програм хангамжийг ашиглаад шинжилгээ ухааны төвшөнд дүрслэн үзүүлж байгаа нэг арга хэлбэр юм. За энэ арга хэлбэрээр суралцсанаар бол хүүхэд бол нэгдүгээрт сонирхолтой өөрсөнд нь энэ сонирхолтой байна. Хоёрдугаарт нь бол хичээл сургалтын үйл ажиллагааг лаборатори орчныг явуулахад бол аюулгүй дээд зэрэглэлийн өндөр юм хамгаалттай байх нь байна. Гуравдугаарт нь бол яг бодит орчинтой тэр хийж байгаа үйл ажиллагаа нь бол нийцж байгаагаараа энэ бол дэвшилтэд арга барил юм а гэж үзэж байгаа. Эрчим хүчний систем тоног төхөөрөмжтэй харилцах сургалтыг бодит орчинд хийх нь эрсдэлтэй учраа виртуал орчны тусламжтайгаар эрсдлээ тооцон туршлага хуримтлуулах боломжтой юм. Ингэснээр сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж цаг хугацааг бүрэн ашиглах боломжтой юм а. Манай мэргэжлэгдэх чинь өөрөө амар аюултай мэргэжил, ямар ч алдаа, жижигхэн алдаачсан нэг тийм юу яахгүй. Нэг тийм өршөөхгүй, ямар ч алдаа гаргах нэг тийм бүх юмыг төгөлдөр онлын хүрээнд, дадлагын хүрээнд, практикийн хүрээнд бүгдийг нь болохоор төгс хийж манай мэргэжил явдаг болохоор иймэрхүү лабораториуд нь бол амар ашигтай л даа. Виртуал лаборатори нь багаж хэрэгсэл, хүний аюулгүй байдал мэдлэг ер нь бүгдийг нь ордогдоо. Тэгээд виртуал лаборатори үзсний дараас ардаас нь яг нэг бодит лаборатори ингээ хослуулаа явахаар оюутан бидний цахилгааны инженери оюутан бидний хувьд бол амар давуу талтай. Лабораторийн үйл явц нь болохоор эхэлж зааварчилгаа өгнө. Химэл оюун ухаан аппликейшн дээр зааварчилгаа өгсөний ардаас ойлтууд гарч ирнэ. Хамгийн бага ойлт хамгийн ихтэй 480 байна. Тэгээд ойлтуудаараа зохиулсны ардаас гэмтэл хамрах хүрээ тэгээд ямар гэмтэл гарсан юунаас үүсгэж гарч ирдэг байна. Ийм чигшэлтэй орчинд байна уу эсвэл ямар хамгаалтын хувцастай байна. Тэгээд зохиулаад хувцас нь бас яг аюулгүй байна уу, зөв байна уу гэх тэрийг шалгаж байна. Үйлдвэр дээр явагдаж байгаа технологийн процесс болгон дээр ямар нэгэн байдлаар програм хангамжийг ашиглах түүнийг боловсруулах, тэрний үр дүнг харах, шалгах тэгээд эргээд тэр процесс дээр ямар зүйлийг бид илүү их наривчлан хийж болох вэ гэдэг зүйлийг бол харуулдаг. Энэ нь бол өөрөө боловсролын салбарт шинжилгээ ухааны төвшөнд ингэж хөгжиж байгаа ийм зүйл. Тэгэхээр энэ бол дэлхийн нийтэд аяаршиж тэгээд технологийн хувьсад, аж үйлдвэрийн хувьсалгээ ярьж байгаа энэ тохиолдолд ч гэсэн манай Монгол улсын боловсрол болон үйлдвэрийн бүхий салбарт бол энэ зайлшгүй нэвтэрж хэрэглэх нь бол ойлгомжтой. Энийг бол илүү нарийн төвшөнд судлаж, суралцаж хийх нь бол боловсролын шатлалтууд ингээд бүр бага төвшнөөс эхэлж орж ирж байгаа нь бол үр дүнтэй байна гэж харж байгаа. Химэл оюун ухааныг боловсролын хөтөлбөрт тусган хэрэгжүүлснээр технологийн дэвшлийг үр ашигтай ашиглах, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.